Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнд эм бэлэг эргэтэн тогтолцооны месцэцлийн биопси гэсэн хичээлийг орох болно. За миний энэ хичээлийн гол агуулгууд нь нэгт нь эм бэлэг эргэтэн тогтолцооны хэвийн антом, хоёрт нь месцэцлийн биопсийн дээж авах аргачлал, гуравт нь зовлон тохиолдох эмгэгүүдийн месцэцлийн биопсийн онцлог гэсэн гурван агуулгатай байгаа. За эм бэлэг эргэтэн тогтолцоо маань хэвийн антом нь бол бага арцын хөндөд бол байрладаг. За гадна болон дотор гэсэн хоёр хэсэгтэй байдаг байгаа. За бага арцын хос эргэтнэр бол гуурсан хоолой болон өндгөвч бол ордог байгаа. Та бүхэн бол энийг багахан сэргээгээд харчхад бол болно. За хоёр дахь агуулгын маань хоёр дахь хэсэг бол месцэцлийн биопсийн дээж авах аргачлал байгаа. За месцэцлийн биопсийн дээж авах аргачлалыг бол доорох дөрвөн хэлбэрээр бол эмнэлзүүд бол биднэрт месцэцлэр бол тайрагдж ирдэг байгаа. За эхнийх нь болохоор умаах үзүүтэй хоёр талын дайваргүйгээр тайрагдж ирэх. Хоёр дахь нь болохоор за дайвар болон нэг талын дайвар умаах үзүүтэй болон хоёр талын дайвар умаах үзүүтэйгээ тайрагдах. За сүүлийнх нь болохоор за хоёр талын дайвар умаах үзүү за мөн өтрээний дээд 3/1 хэсгийг бол тайрагдах гих мэтэр бол эмнэлзүүгээс бол биднэрт ирдэг байгаа. За мөн месцэцлийн цэцлэг нь бол хөндлөн болон босоо цэцлэгээр бол цэцлэг хийгдэж месцэцэл хийгддэг. За энэ дээр бол гадна бэлэг эргэтний месцэцлийн биопсийн материалаас дээж авах аргачлал бол харагдаж байна. За гадна бэлэг эргэтний хавдартай тохиолдол дээр месцэцлийн биопси дээр дээж авахдаа за хилүү болон шээсний сүвийг оролцуулан дээж авна. За мөн хавдрын хамгийн гүн нэвтсэн хэсгээс дээж авна. За дараагийнх нь арьстай хамгийн ойр байгаа хавдрын ирмэгээс эрүүл болон эмгэгийн загийг оруулж авна. За мөн хярзан эрүүл эдтэй хэсгээс цэцлэг авна. За мөн их бага уруулыг оролцуулан цэцлэг авах мэтээр шаардлагатай бүсмгүүдээ заавал авах шаардлагатай. За дараа нь умаах үзүүний месцэцлийн биопсинаас дээж авахдаа за умаах үзүүний экто болон эндо хэсгийг нь дагуу цэцлэг хийгээд за түүнийгээ бол засраг хэлбэрээр зүсж аваад за үлдсэн хэсгийг бол дагуу цэцлэгээр бол бүх зүсмгийг авах ёстой байгаа. За дараагийнх нь умаах үзүүний умаан хоргоо хавдрын үеийн биопси материалаас дээж авахдаа за умааг бол хоёр талаар нь бол дагуу цэцлэг хийж нээгээд за умаан хоргоо хавдар хаана байршиж байгааг нь тогтоогоод за эрүүл эмгэгийн заагаас нь авна. За мөн умаан үзүүнээс цэцлэг эмгэгтэй хэсэг байвал цэцлэгээ авна. За мөн их биеэсээ цэцлэгээ аваад умаа их биеийнхаа бүх давхаргыг оруулсан цэцлэгүүдийг тус бүр авна. За эндометрийн хавдрын үеийн биопсийн материалаас дээж авахдаа за умаагаа мөн дагуу цэцлэг хийж нээгээд за умаа хөндөд хавдрынхаа хэмжээг тодорхойлоод за зүслэгээр хавдар хэр гүн нэвтсэн хамгийн гүн нэвтсэн хэсгээс бол зүслэг аавна. За мөн эрүүл эмгэгийн заагаас зүслэг аваад умаах үзүү рүү нэвчсэн үү гэдгийг тодорхойлоод за умаах үзүү болон хавдрын заагаас мөн цэцлэг аваад за умаа үзүүний экто болон эндо цервиксээс цэцлэг хийж авна. За умаа үзүүний хавдрын үеийн биопси материалаас дээж авахдаа болохоор умаа үзүүгээ за их биеэсээ салгаад за умаа үзүүний хавдраа хэмжээд хавдрын хамгийн гүн нэвтсэн хэсэг болон хавдар болон эрүүл эмгэгийн заагаасаа оролцуулж аваад эрүүл хэсгээс нь мөн цэцлэг аваад за тэгээд үлдсэн умаа их биеэсээ мөн дээж авах шаардлагатай. За умаа үзүүний хавдрын нэвчилттэй үед бол биопси материал авахдаа за энэ тохиолдол маш ховор бол ийм тохиолдно. За ингэж эргэтэн тогтолцоо комплексороо ирэх нь бол маш ховор. За энэ зурган дээр бол за арагшаа бол шулуун гэдэс рүү урагшаа давсаг руу нэвтсэн хавдрын зураглал харагдаж байна. Хэрвээ ийм тохиолдол ирсэн тохиолдолд за цэцлэгүүдээ бол за эхлээд бол шулуун гэдснийхаа дээд ирмэг болон доод ирмэгээс цэцлэг аавна. За мөн давсагны дээд ирмэг доод ирмэгээс цэцлэг аавна. За дараа нь бол умаа үзүүний хавдар давсаг руу нэвтсэн хэсгээс бол эрүүл эмгэгийн заагийг оруулж авна. За мөн шулуун гэдэс рүү нэвтсэн хэсгийн эрүүл эмгэгийн заагийг оруулж авна. Мөн хавдрынхаа хамгийн гүн нэвтсэн хэсгээс аваад за эндометр болон миометрийг оруулсан бас цэцлэг аавна. Тэгээд умаа үзүүнээсээ хавдрын хамгийн гүн нэвтсэн болон ойрын ирмэгээс нь цэцлэгээ аваад за өтрээний мөн хавдрын ирмэг чөлөөтэй байна уу гэдгийг нь бол
ирэмгийнхаа цэцлэгийг тус бүр авах шаардлагатай байдаг. За дараагийнх нь өндгөвч болон өрийн хоолой мэдцлийн биопсийн дээж авахдаа бол за өндгөвчөө бол дагуу цэцлэг хийж нээгээд за мөн гадаргуугаа үнэлээд за цэцлэгийн дараа бол дотор гадаргууг үнэлээд хөндөд ямар шингэн байгааг тодорхойлоод за дотор гадаргуугийн барзгар гүлгөр за мөн ийм нягт бүтэц байгаа зэрэг бүх одоо өөрчлөлттэй хэсгүүдийг үнэлээд өөрчлөлттэй ийм бүтэц болгоноос нь бол цэцлэг авах шаардлагатай. Мөн гадаргуу дээр хэрэг ийм барзгар өөрчлөлтөөр гадаргуугийн бас цэцлэг хийж авна. За дараа нь мөн өрийн хоолойгоо бол өндгөвчний эрүүл хэсэгтээ бас хамт ингээд цэцлэг хийж авч болно. За өрийн хоолой дээр бол өрийн хоолойг мөн аль хэсэгт нэмгийг байна гэж үнэлээд за нарийсалтай, бүдүүрлэлтэй, за фембер хэсгүүдээс бол тус бүр цэцлэг хийж авна. Өндгөвчөө бол мөн өрийн хоолой дагуу цэцлэг хийгээд за эмгэг өөрчлөлт байвал тэр хэсгээс нь за эмгэг өөрчлөлтгүй тохиолдолд за цэцлэгээ хийгээд авах шаардлагатай. За хэрвээ дээрх материалууд ирээд бид бүхэн макро бичлэгээ бол дараах байдлаар бол үнэлж өгөх ёстой байгаа. За нэгт нь бол сорцын байдал гээд за үүнд нь бол ирсэн дээж маань шинээрээ байна уу, формулын бичүүлсэн байна уу, за умаа байвал умааг нээсэн байна уу, нээгээгүй байна уу гэх зэргээр бол үнэлж өгнө. За ажилбар дээр бол за умааг хэвлийгээр умааг бүтэн тайрсан уу, өвтрээгээр тайрсан уу, за умааг бүхэлдэн дайврын хамт тайрсан уу гэх мэтчлэн бол ажилбарыг бол бичиж өгнө. За гурав дахь нь бол сорц гэж байгаа. За сорц дээр бол умаа хэмжээ за хэдэн сантиметр зузаантай, миометрийн зузаан, за баруун өндгөвч өрийн хоолойтой байх юм бол тус бүрийнх нь хэмжээг тэмдэглэж өгнө. За мөн баруун параметр, зүүн параметр хэрвээ сэмжтэй ирсэн бол сэмжний хэмжээ, арцын тунгалагийн зангилаатай байвал тунгалагийн зангилаа хэдэн сантиметр хүртэл томорсон зэрэг хэмжээсүүдийг тэмдэглэж өгөх шаардлагатай. За дөрөвт нь тухайн ирсэн дээжийн эмгэг өөрчлөлттэй хэсгийг тэмдэглэж өгнө. За хэрвээ умаа үзүүний хоргоо хавдартай тохиолдол ирсэн бол за умаа хоргоо хавдартай тохиолдол ирсэн бол за умаа хоргоо хавдар нь умаад хэд байна, хэдэн тоотой байна, аль хэсгийг хамарсан байна гэх зэргээр ямар хэлбэртэй байна гэх зэргээр бол бүх байдлыг бол тодорхойлж өгнө. За умаа хүзүүний өөрчлөлттэй байвал за умаа хүзүүд хэдээс хэдэн цагийн хооронд ийм өөрчлөлттэй байна, тийм сантиметр өөрчлөлттэй байна гэх зэргээр тэмдэглэж өгнө. За мөн хавдартай тохиолдолд нэвчилтийн гүний хэмжээ, за мөн тархалтын, за эндометр, миометр руу тархсан хэсгийг, за мөн тайралтай ирэмгүүдээ бол үнэлж өгөх шаардлагатай байгаа. За 6-ад нь бусад өөрчлөлт гэж байгаа. За 5 бусад өөрчлөлт, 6-ад нь макро зураг, за мөн макро хадгалах, запас хадгалах зэрэг нэмэг хасгаар бол тэмдэглэж өгнө. За хамгийн сүүлд нь зүсмөгийн түлхүүр буюу нийт хэдэн блок авсан гэдгээ бол тэмдэглэж өгөх шаардлагатай. За агуулгынхаа сүүлийн хэсэг рүү оръё. Зохилон тохиолдох эмгэгүүдийн үеийн мэдцлийн биопсийн онцлог гэсэн степ байгаа. За энэ дээр бол зохилон тохиолддог эмгэгүүдийг бол оруулсан байгаа. За эхнийх нь бол гадна бэлэг эргэтэн дээр тохиолдог бартолоны булчирхаан уйланхаа байгаа. За бартолоны булчирхаан нь бол өрөвслийн улмаас ингэж хөндийн тэлэгдэж хөндийдээ шингэн хуримтлагдсанаас ийм уйланхаа бол үүсдэг байгаа. За уйланхаа хан бол хавтгай хүчээр болон шилжвэр замун салслаг хүчээр хучигдж болдог байгаа. За макроор бол хөндийдээ тунгалах шаргал шингэнтэй нэмгэн хамтай дотор гадаргуу гүлгэр ийм уйланхаад өөрчлөлт байдаг. За энэ зургал дээр бол шилжвэр хүчээр хучигдсан бартолоны булчирхаан уйланхаа бол харагдаж байна. За онш дүгнэлтэд тавихтаа бол онш дүгнэлт гээд за өмнө нь болохоор оншныхоо өмнө болохоор яг аль эргэтнээс авсан гэдгийг нь бол тавьж өгнө. Тэгээд бартолоны булчирхаан уйланхаа гэдэг оншоо тавьж өгөх шаардлагатай. За дараагийн тохиолдол нь болохоор гидроаденом буюу за энэ бэлэг эргэтний гадна олон их болон бага уруул за мөн анусны орчин бол байрлаж болдог байгаа. За энэ хавтгай хүчурын доор за булчирхаан нь бол хөхлөг маягаар уургалт үүсгэсэн юм хоргоо өөрчлөлтийг бол хэлдэг. За мөн онш дүгнэлт гэж бичээ ард нь их уруул байвал их уруул, бага уруул дээр байвал бага уруул гэж тэмдэглээд за хөхлөгт гидроаденом гэсэн оншоо тавих шаардлагатай. За дараагийн тохиолдол нь бэлгийн уруулын хавдар байгаа. За энэ хамгийн ихний нөгөө биопсийн дээж авах аргачлал дээр бол
хийсэн ийм тохиолдол нь гадна бэлэг эрэхтэн бол тэр чигээрээ ингээд өтрээ болон хязан болон за хилөө шээснээс өвтэйгээ ингээд тайрагдж ирсэн тохиолдолд эхлээд зүслэг хийгээд хавдрын хамгийн гүн нэвцэн хэсэг болон хавдар арьстай хамгийн ойр хэсгээс бол дээж аавна. За мөн шээснээс өв болон хилөө орсон зүслэг за их бага уруулын эрүүл зүслэг мэтчлэн бол зүслгүүдээ дээрх байдлаар авах шаардлагатай байгаа. Гадна бэлэг эрэхтний маань хавдар нь за мөн vulvar intraepithelial neoplasia 1 2 3 гэсэн бол оншол мөн тавигддаг байгаа. За үүн дээр бол vulvar intraepithelial neoplasia нэг нь бол low grade гэж үнэлэгдэн. За 2 3 нь бол high grade руу бол үнэлэгдэх байгаа. Нэг нь бол хавтгай өвчүүрийн маань доод 3-ны 1 хэсэгт бол бөөмийн гажигшил болон бөөмийн томрол за метод цувагдлал ажиглагдана. За 2-ын үед нь бол доод 3-ны 2-ыг бол эзэлсэн өөрчлөлт явагдана. За 3-ны 3 нь бүх давхаргыг эзэлсэн за ийм хавдрын өөрчлөлт бол явагдана. За нэвчилтэд хавтгай өвчүүрийн хортой хавдар нь бол үүнийг нь бол за мөн хавдраа бол эдийнхэн ялгарлыг тогтоож өгнө. За үүн дээр бол зэрэг хавдрын сувд үүссэн за хавтгай өвчүүрийн зураглал бол маш сайн танигдж байгаа. За хавдрын арын фонд нь бол маш их өрөвсөлтэй бол харагдаж байна. За энэ дээр оншоо тавихтан онш дүгнэлт гадна бэлэг эрэхтэн за squamous cell carcinoma за мөн үүн дээр PT ангиллаа бол тогтоож өгөх шаардлагатай байгаа. Хавдрын гүн нэвчилт болон хэмжээнээсээ шалтгаалаад за тэрнийхэн дагаа стейжээ тавьж өгөөд за мөн дараа нь грейд буюу хавдрынхаа ялгуурлыг бол тавьж өгөх шаардлагатай байгаа. За хамгийн сүүлд нь бол тайралтынхаа ирэмгийг бол үнэлж өгнө. За хавдраас чөлөөтэй байна уу, чөлөөгүй байна уу гэдгийг нь бол заавалчгүй тэмдэглэж өгөх шаардлагатай байгаа. За дараа нь бол нэмэлт тэмдэглэл ба санал гэдэг дээр бол тухайн эмнэлзүүч эмчид юу сануулмаар байна, цаашд яа гэж захимаар байна гэдгээ өөрийнхөө одоо тийм санал дүгнэлтээ бол мөн эмчтэй бол захиад ингээд солилцож болох байгаа. За дараагийнх нь өтрээний хортой хавдар байгаа. За энэ зураглал дээр бол за стейжийг нь бол тавьж өгсөн байна. За өтрээний яг хучуурын хүрээндээс стейж 0, за хучуураасаа даваад булчин давхрал орсон бол стейж 1, за бүр пелвикийн арцын хан руу орсон бол стейж 2 гих мэтлэн бол стейж гэрээдээ бол тавьж өгнө. За макро зураглал дээр бол за энэ эргэтэн комплексороо ирсэн тохиолдол. За энэ умаа за умаа гүзүү өтрээний хэсэг шараар дугуулсан хэсгээр өтрээний хэсэг харагдаж байна. За шар тэмдгэн дээр бол давсаг цэнхэр тэмдгээр бол шулуун гидсийг бол тэмдэглэж өгсөн байна. За хэрвээ өтрээний хавдрын нэвчилтэй хавдар ирвэл за өтрээний хавдар болон давсаг руу нэвцэн хэсгийн эрүүл эмнэлгийн заагийг оруулсан зүслэг за мөн шулуун гидс рүү нэвцэн бол шулуун гидс рүү орсон хавдрын эрүүл эмнэлгийн заагтай зүслэг за мөн умаа хүзүүнээсээ зүслэг авч болно. За тэгээд умаа миометр бол эндометр орсон зүслэг за шулуун гидснийхаа дээд ирмэг болон доод ирмэгийн зүслэг за давсагны дээд ирмэг болон доод ирмэгийн зүслэг гэх мэт тайралтын ирмэгүүдийг бол тус бүр авч өгөх шаардлагатай. За мөн Intraepithelial neoplasia 1 болон 2 3 гэж бол тохиолддог байгаа. За үүнийг нь бол бид бүхэн оншин дээр тавихтаа бол 1 байх юм бол low grade intraepithelial neoplasia 2 3 байвал high grade гэдгээ бол тэмдэглэж өгөх шаардлагатай. За үүнээсээ цааш хэрвээ нэвчих юм бол нэвчилтэд хавтгай өвчүүрийн хавдар болно. За энэ дээр бол хавтгай өвчүүрийн зураглал харагдж байна. Хавдрын сувд үүссэн эсүүдийн гажигшилтай, метод цувагдaltaй, полиморфизмтэй бол хавдрын зураглал харагдж байна. За үүн дээр бол муу ялгаралтай хавдрын зураглал харагдж байна. Яг хавтгай гэдгийг танигдахгүй, булчирхайлаг гэдгийг танигдахгүй байх юм бол за энэ нь бол нэгэн төрлийн юм солид бүтцтэй байв. Муу ялгаралтай нэвчилтэд хавтгай өвчүүрийн хортой хавдар гэдэг ялгарлаа бол тавьж өгнө. За үүнийхээ өмнө нь бол хавдрынхаа гүн болон нэвчилтээс шалтгаалаад PT ангиллыг бол тавьж өгөөд за Figoгийн ангиллаар бол стейжээ бол тавьж өгөх шаардлагатай. За жишээлбэл PT T1 байх юм бол за хавдар нь яг өтрээнийхээ хүрээнд байрлана. За T2 руу орох юм бол одоо орчмынхаа эд рүү ороод за гэхдээ одоо арцын хан руу бол ороогүй байна. Гэх мэтчлэн бол PT ангиллаа бол дараалал нь тавьж өгөөд за ард нь бол хаалтанд нь стейжүүд нь бол тавигдсан байна. За тэгээд онш дүгнэлтэд тавихтаа за тухайн эргэтнээ тавина. За түүнийхээ араас оншоо тавиад PT ангиллаа тавиад стейжээ тавиад
хавдрынхаа ялгуурлыг грейд 1, 2, 3 гэх мэтчлэн бол тавина. За тэгээд тайралтынхаа ирмэгийг чөлөөтэй юу, чөлөөтэй бус уу гэдгээр нь бол үнэлж өгөх шаардлагатай. За дараагийн тохиолдол нь умаа үзүүний хорт хавдар байгаа. За умаа үзүүний хорт хавдрыг мөн за хавдрынх нь нэвчилт болон тархалтаар нь бол стейж грейдийг бол ингээд ангилаад өгсөн байна. За мөн умаа үзүүний хорт хавдар маань давсаг болон шулуун гэз рүү бол нэвчилт өгдөг байгаа. За мөн түрүүний зураг харж байна. Одоо бол шараар дугуулсан хэсгээр умаа хүзүүг дугуулсан. За шар сум нь давсаг, цэнхэр сум нь бол шулуун гэзсэд дугуулсан байна. За мөн түрүүний хэлсэнчлэн шулуун гэз болон давсагны дээд доод ирмэг, за хөтрээний мөн доод ирмэгээс цэцлэг авна. Тэгээд умаа хүзүүнийхээ хавдрын давсаг руу нэвтсэн хэсгийн гүн хэсгээс мөн эрүүл эмнэлгийн заагийг оруулсан цэцлэг, за мөн шулуун гэз рүү нэвтсэн хавдрын цэцлэг болон хамгийн гүн хавдар нэвтсэн цэцлэг гэх мэтчлэн бол цэцлэгүүдээ шаардлагатай зүсмгүүдээ авах шаардлагатай. За церебрал интрэглал неоплазмын мөн low grade нэг нь бол low grade, за 2, 3 нь бол high grade дисплазик гэж бол ангилагдана. За үүний дараа бол хамгийн их тохиолдог бол умаа үзүүн дээр бол микроинвазив бол маш их тохиолдог байгаа. Суурийн мембран эвдрээд за нэвчилт өгсөн байгаа нь харагдаж байна. За энэ дээр бол суурийн мембранаас нэвчээд за нэвчилт өгсөн. За микроинвазив дээр бол бид хүн хамгийн оншиндоо гол тусгаж өгөх шаардлагатай зүйлс нь бол хавдрын нэвчилтийн гүн болон тархалтыг бол миллиметр, сантиметраар нь бол тэмдэглэж өгөх шаардлагатай байгаа. За үүнийг нь бол PT англи дээр тодорхойлно. За үүний дараа бол нэвчилтэд хавдар бол үүснэ. За үүн дээр нь мөн хавдрынхаа эд гаргалын тогтоогоод яг булчирхайлаг байна уу, хавтгай хүчрийн ялгаралтай байна уу, ялгарлгүй байна уу гэдгийг бол тогтоож өгөх шаардлагатай. За энэ PT англи дээр нь бол PT1 гэдэг за умаа хүзүүний хавдар. За PT1 нь бол дотроо мөн 1-ийн А, Б гэж хуваагдаад 1-ийн А-н дотроо 1-ийн А-гийн 1, 1-ийн А-гийн 2 гэх мэтчлэн бол ангилагдж байгаа. За үүнд нь бол дотроо яг умаа үзүүний хавдрын микроинвазив нь хэдэн сантиметрийн нэвчилтийн гүнтэй, хэдэн сантиметрийн тархалттай байна гэдгээр нь энэ болгоныг 1-ийн А, 1-ийн Б гэх зэрэгээр бол ангилсан байгаа. За хоёр руугаа ороод ирэх юм бол умаа үзүүний хавдар маань за умаа үзүүнийхэн хүрээнд байрлаад гэхдээ арцныхаа хан болон өтрөөлөгөө бол ороогүй гэх мэтчлэн одоо ингээд нэвчилтийнхаа зэрэглэлээр ингээд доошлоод ангилагдаад за стейшн тавигдаад мөн хавдрынхаа ялгарлал нь бол тавигдана. За ингээд оншоо тавихтаа онш дүгнэлт за аль эрхтний хавдар гэдгээ бол тавьж өгнө. Тэгээд хавдрынхаа нэршлиг тавиад PT ангиллаа тавиад за түүнийхэн дараа бол стейж грейдээ үнэлж өгнө. За мөн хавдар дээрээ нэвчилтийнхаа гүнийг миллиметрээр хэмжиж өгнө. Мөн тархалтаа за мөн лимф судасны нэвчилт байгаа хэсэг, эндометр болон миометр лөө нэвтсэн хэсэг, өтрөөлөө нэвтсэн хэсэг, лимфийн булчирхайн үсэрхээлэл байгаа хэсэг, хоёр талын өрийн хоолой болон өндгөвч нэвчилттэй юу, өөрчлөлтгүй байна уу гэх зэргээр бүх авагдсан дээжүүдийг бол үнэлж дүгнэлт өгөх шаардлагатай. За дараагийн тохиолдол нь умаа их биеийн хавдар байгаа. За умаа их биеийн хавдар нь мөн за эндометрийн хүрээнд байна уу? За миометрийн гурвны хэд хүртэл нэвтсэн байна. За мөн бусад эргэтэн рүү орсон байна уу? Өндгөвч өрийн хоолой хүртэл нэвтсэн байна уу гэх зэрэгээр стейж грейд нь тавигдана. За эхлээд умаа хоргой хавдрын тавч ярэ. За умаа хоргой хавдраа бол маш зүссээд маш сайн үнэлж өгөх ёстой. Аль давхаргад байгааг нь үнэлж өгөх шаардлагатай. За састын дор байна уу? Булчин давхаргад байна уу? Сироз дор байна уу гэдгийг заавал үнэлж өгөх шаардлагатай. Одоо тухайлбал одоо састын доорх мянгатай тохиолдол дээр цус алдалтай хүн одоо онцлогдохгүй маш их явдаг. За эндометриум булчирхайлаг зузаарлал гэж бол эхлээд хусан бол ирүүлдэг байгаа. За энэ дээр бол булчирхайлаг зузаарлал нь гарахгүй тохиолдолд бол энэ умаа састын доорх лемиум байх магадлал маш өндөр байдаг байгаа. Үүнээс болж бол цус алдалт бол бас үүсдэг байгаа. Тийм болохоор за умаа хоргой хавдар яг аль давхаргад байрлаж байгаагаа бол бид бүхэн үнэлж онш дүгнэлтэндээ бол тусгаж өгөх шаардлагатай байдаг.
За умаа хоргүй авдар нь бол хэд хэдэн төрөл байгаа. За энэ зураг дээр бол эпителоид лиомиомын зураг харагдаж байна. Нэгэн төрлийн дугуй зүүн эпителоид хэлбэрийн эсүүдийн ойшралтай. За дараагийн хэлбэр нь бол миксоид лиомиом байгаа. За макроор бол энэ миксоидын бүтцтэй за англиархаг энэ хэрсэнлэг харагдаж байна. За микро зураглал нь бол за эрүүл маягийн татагдсан эсүүдтэй за стромон нь бол хавгансан энэ зураглалтай байна. За дараагийн тохиолдол нь эсрэг лиомиом байгаа. Маш их эс ихтэй за 100 дугуй за татагдсан эрүүл хэлбэрийн юм холимог эсийн зураглалтай. За энэ дотор бол атипикал лиомиом гэж бол эсрэг хэлбэр дээр бол тохиолддог. За ийм том бөөмтэй гипер хромны будагдсан гэхдээ гажигшилгүй методсгүй за метод бол цөөн тохиолдолд бол 1-2 бол харагдaltaй бол харагдаж болно. Үүнийг нь бол лиомиосаркомос бол ялгаа онцлох шаардлагатай байдаг. За тэгээд онш дүгнэлтээ өгөхдөө хэрвээ миом дангаараа тайрагдаж ирсэн байвал онш дүгнэлт миом гээд миомын замлаа холимог хэлбэр гээд тавиад өгнө. Хэрвээ умаатаага бүтнээрээ за мөн дайвартаагаа тайрагдаж ирсэн байвал тус бүрдэн бүгдэн дээр нь онш дүгнэлтээ заавал өгөх шаардлагатай. За онш дүгнэлт умаа миометр за бүх давхаргад байрласан аль давхаргад гэдгээ оруулаад за бүх давхаргад байрласан лиомиомын замлаа за ямар хэлбэртэй вэ? Эпителоид хэлбэр вэ нүү, миксоид хэлбэр вэ нүү, эсрэг вэ нүү гэх зэргээр бол хэлбэрээ бол тавьж өгнө. За мөн давхар ямар эмгэг байгааг нь бол мөн бид бүхэн тавьж өгөх шаардлагатай. За мөн дараа нь эндометр үнэлж өгнө. Эндометр одоо архаг өрөвстэй вэ нүү, хатангаршилт өөрчлөлттэй байна уу гэх мэтчлэн одоо эндометрийн булчирхаалаг зузаарлал байна уу гэх мэтчлэн бол өөрчлөлт байвал тавьж өгнө. За үрийн хоолой дээр хэрвээ өөрчлөлтгүй байвал өөрчлөлтгүй гэдгийг тавьж өгнө. Өөрчлөлттэй байвал ямар өөрчлөлт байгааг нь бас бид бүхэн тавьж өгөх шаардлагатай. За дараагийн тохиолдол нь атипикал лиомиомоос одоо ялгаа онцлох шаардлагатай лиомиосарком байна. За лиомиосарком нь бол миометртэй бас байрлаж болно. За мөн умаа хөндөр өгөө төрж ургасан ийм полипоид маягийн бүтцтэй бол байж болно. За эдийн шинжилгээгээр бол лиомиосарком нь атипикал лиомиомыг бодвол маш их метод хуваагдaltaй, бөөмийн полиморфизм ихтэй, за ийм бизар бөөмүүд маш ихээр үүссэн энэ зурагтай. За томроос өндөр өсгөлтөөр бол маш том ийм бөөмтэй, бөөмхөн тодорсон хроматин жигэд бус будагдсан бөөмийн полиморфизм ихтэй ийм харагддаг байгаа. За мөн зарим тохиолдолд остеокласт ийм аврах эсүүд бол харагдаж болдог. За дараагийн тохиолдол нь эндометроид аденокарцином байгаа. За эндометрийн хөндөдөө бол ийм полипоид маягийн өөрчлөлттэй. За цэцлэгт бол зөөлөвтөр, цайвар, ягаан өнгийн байж болно. За үүнийгээ бол зүсж үзээд хавдрынхаа гүн болон нэвчлэлтийг тодорхойлоод за умаа хүзүүрүү нэвцэн байна уу? За өндгөлж болон үрийн хоолоор нэвцсэн эсэх умаа миометрийн хэр зэрэг хамарсан зэргээр нь бол хавдраа үнэлээ шаардлагатай төсмөгүүдээ авах шаардлагатай. За энэ дээр бол харагдж байна хавдрын хамгийн гүн нэвцсэн хэсгийг харуулахын тулд умаа бол бүх ханыг оруулсан юм зүслэг хийгээд за хамгийн гүн нэвцсэн хэсгээс төсмөгөө аваад мөн эрүүл эмгийнхаа заагийг оруулсан төсмөгөө бол авах шаардлагатай байгаа. За сүүлд нь бол микро шинжилгээгээр бол бид бүхэн хавдрынхаа эд гаргалыг тогтоож өгнө. За мөн PT ангиллаа тавьж өгөх байгаа. За энэ зураглал дээр бол хавдрын дунд ялгаралтай, зарим хэсгээр нь бол булчирхаалыг ялгаралтай, зарим хэсгээр нь солид бүтцтэй байгаа болохоор за дунд ялгаралтай булчирхаалаг хортой хавдар гэж бол дүгнсэн байна. За энэ бол муу ялгаралтай хортой хавдрын бол зураглал харагдаж байна. Нэгэн төрлийн солид бүтцтэй эпителоид хэлбэрийн эсүүд бол харагдаж байна. Яг хавдрын бол ялгарл бол муутай байна. За үүнийхэн дараа бол PT англ бол мөн стейжтэйгээ тавьж өгнө. За тухайлбал PT1 байвал хавдар нь умаанхаа хүрээнд байрласан. За PT1-ийн A-ийн байх юм бол эндометртэй. За тэгээд эсвэл миометрийнхаа 2-1 хүртэл бол нэвтсэн. За PT1-ийн B нь болохоор мөн одоо миометрийнхаа 2-1-ээс бага зэрэг илүү гарсан гих мэтчлэн бол хавдрынхаа нэвчил гүнээр нь за мөн үсэрхийллээр нь бол PT англ стейжэд тавьж өгөх шаардлагатай.
За үүнийхэн дараа онш дүгнэлтээ за умаа хүзүү байна уу, умаа эндометр байна уу гэх мэтлэнгээр эргэнээ тавьж өгөөд за хавдраа бичээд за PT англиар стейж гэрээдээ үнэлж өгөөд за мөн умаа хүзүүнийхээ хавдартай адилхан нэвчлэлтийн гүн миометрийн нэвчил, лимф судасны нэвчил байгаа хэсэг, умаа хүзүүнд нэвчсэн хэсэг, өрийн хоолой хүндэд хадрын эсийн бөөгнөрл орсон хэсэг, шууд нэвчилт буюу гэлтэн өрийн хоолой өндгөвчрөө шууд нэвчсэн хэсгийг тодорхойлж өгнө. За мөн миометртэй холбоотой өөрчлөлт байвал аденомиоз, лиомем зэрэг суур эмгэг байх юм бол тэрийг бичиж өгнө. За эндометр дэх холбоотой өөрчлөлтийн ман тусгаж өгнө. За мөн лимфийн булчирхайн үсэрхийлэл байгаа хэсэг хоёр талын өрийн хоолой болон өндгөвчөнд нэвтсэн байна уу? Хэрвээ өөрчлөлтгүй бол өөрчлөлтгүй гэх зэргээр бүх ирсэн дээжүүдээ бол үнэлж өгнө. За тэгээд хэрвээ муу ялгаралтай хавдар байх юм бол за хавдрын эд гаргалыг нэмэлт бодгаар, нэмэлт шинжилгээ, иммуногистохимийн шинжилгээгээр тодорхойлох шаардлагатай байх юм бол нэмэлт санал тэмдэглэлээр бол бид бүхэн тусгаж өгөх шаардлагатай. За дараагийн тохиолдол нь гуурсан хоолой байгаа. За гуурсан хоолой нь бол нарийсэл, бүдүүрэл, пимбер гэсэн хэсгүүдтэй байдаг. За энэ тохиолдолд бол цочмог салфингитийн үеийн макро зураг харагдаж байна. За гуурс хоолой маань хэмжээгээрээ томорсон, хавгансан, өрөвслийн шингэнтэй. За зарим тохиолдолд буглаат өөрчлөлтүүд бол макроор харагдаж байна. За эдийн шинжилгээгээр бол нейтрофил давмгаасан өрөвслийн эсийн нэвчтэлтэй. За судсууд бол цэцэрлэгтийн хямралтай, цус дүүрэлттэй харагдана. За хүндийд бол мөн нейтрофил давмгаасан өрөвслийн эсийн нэвчтэлтэй. За хэрвээ сироз руу өрөвслийн нэвчтэлс маань байрлаж байгаа юм бол бид нэр перисальпингит гэж онш дүгнэлтэндээ бол тусгаж өгөх шаардлагатай байгаа. За дараагийн зураг нь бол архаг салпингитийн үеийн зураг нь лимфоцит буюу моноцит давмгаасан өрөвслийн эсийн нэвчтэлтэй. За мөн судсууд бол өргөсөж тэлэгдсэн цус дүүрэлтэй. За завсар эд бол нингэн ийм гялын ширхэг нэмгэн холбох ургалтууд бол бас мөн харагдаж болно. За хэрвээ архаг өрөвсөл маань сэдэрсэн, за эзонофил бас давмгаасан өрөвслийн эс бас гарч ирэх юм бол за архаг салпингит маань сэдрэлтэй байна уу, сэдрэлгүй байна уу гэдгийг нь бол бид бүхэн бас оншиндоо тусгаж өгөх шаардлагатай байгаа. За дараа нь өрийн хоолой дээр тохиолдог бас нэг юм нь бол өрийн хоолой эндометриоз байгаа. За өрийн хоолой за хананд эндометрийн булчирхай болон стром бол орж ирэхийг бол өрийн хоолой эндометриоз гэж нэрлэж байгаа. За дараагийнх нь өрийн хоолой тохиолдог эмэг нь өрийн хоолой нарийн хэсгийн зангилаат өөрчлөлт байгаа. Зүслэгт бол өрийн хоолой хан зузаарсан, сүвэн нарийсан, ийм цайвар цагаан зангилаахыг өөрчлөлт бол харагддаг. За эдийн шинжилгээгээр бол өрийн хоолой хөндөй бол эрс нарийсан, за булчин давхад бол булчирхай төс тийм өөрчлөлтүүд бол харагдаж болно. Үүнийг нь өрийн хоолой нарийн хэсгийн зангилаат өөрчлөлт буюу миканодоса гэж бол энийг нэрлэж байгаа. За дээрх архаг зочмог салпингит болон эндометриоз за мөн өрийн хоолой нарийсан хэсгийн зангилаат өөрчлөлт техник эмгэгүүдээс болж өрийн хоолойн жирэмслэлт бол үүсдэг байгаа. За өрийн хоолойн жирэмслэлтийн макро зураг нь бол өрийн хоолойн хөндий бол эрс тэлэгцэн, хөндийд бол улаан хүрэн цусан бүлэнгийн агуулмжтай бол харагдаг. За өрийн хоолой хан задарсан тохиолдолд бол хэвлийн хөндийд бол цус алдаж болно. За макро зураглаар бол өрийн хоолой ханд бол цус харавсан. За архаг өрөвслийн суурьтай. За өрийн хоолой хөндийд бол жирэмсний эд буюу цэлмэнгийн эдүүд мөн тропопласт эсүүд бол харагдаж байна. За ингээ онш дүгнэлтээ тавихтаа бол онш дүгнэлт өрийн хоолой гэдэг тухайн эргэтнээ заавал тавьж өгнө. За тэгээд өрийн хоолойн жирэмсэн. За суур ямар эмгэгтэй байсан нь бол архаг салпингиттэй байсан уу, эндометриозтэй байсан уу, өрийн хоолойн нарийсан хэсгийн зангилаат өөрчлөлттэй байсан уу гэх мэт суур эмгээг нь бол бас заавал тавьж өгөх шаардлагатай байгаа. За өрийн хоолойн хорт хавдар бол маш ховор тохиолддог байгаа. За хамгийн их тохиолдог нь бол эндометриоид карцинома тохиолдог. За үүн нь бол эндометриозын суурин дээр бас үүсэх бол магадлал маш өндөр байгаа. За дараагийн хоёртон тохиолдог хавдар бол хөхлөгт аденокарцином бол тохиолддог байгаа. За хөхлөгт аденокарцином нь бол өрийн хоолойн булчиндаа за юм булчирхайлаг төс өөрчлөлттэй за мөн юм басамын
бензэр буюу юм хойшлын бензрүүд бол харагдаж болно. За тэгээд бөөмийн бол гажигшил, метод цувагдал бол их харагддаг байгаа. За дараагийн эргэтэн маань өндгөвч байгаа. За өндгөвчн дээр бол бид бүхэнд бол хамгийн их тохиолддог нь бол уйланхаанууд байгаа. За эхний уйланхаан нь фолликуляр уйланхаа байна. За макроор бол хөндийдөө шаргал тунгалаг шингэнтэй. За хан нэмгэн дотор гадаргуу гүйлгэр. За олон камертай байж болно. За микро зураглаар бол фолликулын хүндий бол эрс тэлэгдсэн. За тека болон гранулоза эсийн хучигдсан. За ханд нь бол цус харавсан байж болно. За оншоо тавихтаа онш дүгнэлт аль өндгөвчөнд байгаагаа тавиад за тэгээд ямар төрлийн уйланхаа гэдгээ бичиж өгөөд хэрвээ умаатайгаа бүтнээрээ тайрагдаж ирсэн бол умаа бусад хэсгээ бас давхар үнэлж өгнө. Умаа эндометр ямар байгаа, шүүрлийн шатандаа байна уу, үржлийн шатандаа байна уу гэх мэтчлэн үнэлээд за миометр, периметр эднэр өөрчлөлттэй бол өөрчлөлттэй, давхар лемиамын зангилаатай бол тэрийг тавьж өгнө. За баруун өндгөвчөнд мөн жижиг уйланхаа байна уу? Хэрвээ өөрчлөлт авах бол өөрчлөлтгүйгээ. За мөн баруун зүүн үрийн хоолойгоо бас давхар үнэлж өгөх шаардлагатай. За дараагийн их тохиолддог уйланхаа нь шар биеийн уйланхаа байгаа. За шар биеийн уйланхаа нь бол макро зураглаар хандаа цус харавсан шар бие бол маш ихээр томорч тэлэгдсэн бол харагдана. За эдийн шинжилгээгээр бол шар биеийн хам бол тэлэгдсэн. За хөндийдөө бол тусархаг чөлөөт улаан эсийн нэвчтэстэй. За хандаа бас чөлөөт улаан эсийн нэвчтэс бүхий одоо цус харуултын голомтууд бол харагдаж болно. Давхар юм фолликулийн олон жижиг уйланхаа бас үүсч болно. За үүнийг нь бол нэмэлтээр бол тэмдэглэж өгөх шаардлагатай онш дүгнэлтэн дээрээ. За шар биеийн уйланхаа, фолликулийн олон жижиг уйланхаа гэх мэтээр давхар ямар юм эмгэг байгааг нь бол бид бүхэн бол араас нь тэмдэглэж өгөх шаардлагатай байгаа. За дараагийн элбэг тохиолдог уйланхаа нь эндометриоз уйланхаа байгаа. Эндометриоз уйланхаа бол макроор бол маш тодорхой, хөндийдөө юм шоколадан бор агуулмжтай. За хан баг зэрэг зузаан дотор гадаргуу бол гөлгөр. За микро зураглаараа бол за эндометрийн булчирхаан хүчураар хучигдсан. За мөн тубл гурс олон метаплазитай байж болно. За хандаа цус харавсан. За энэ цус харуулт нь уудах юм бол за дэмэс өдрийн нөхсөөнүүд бас мөн харагдаж болно. За ойролцоох хэдд нь бол мөн лимфоцит амгаас өргөслийн эсийн нэвчтсүүд бол харагдаж болно. За ингээд мөн онш дүгнэлтээ бол яг аль өндгөвчнийхэн гэдгээ тавьж өгнө. Тэгээд оншоо бичгөөд бусад цуг ирсэн эдүүдээр нь ямар өөрчлөлт байгаа гэдгийг тус бүрдэн тусгаж өгөх шаардлагатай. За дараагийн уйланхаа нь бол өндгөвчний шүүц цистаденом байгаа. За энэ нь бол ихэвчлэн бол олон камертай. За 3-аас 10 см хүртэл хэмжээтэй бол томорж болно. Хөндийдөө тунгалаг шаргал шингэнтэй, хам нэмгэн. За дотор гадаргуу дээр бол ийм хөхлөгт өөрчлөлтүүд бол бас үүсч болно. За эдээсээ дээж авахдаа бол хамны хамгийн зузаан хэсэг, за мөн ийм хөхлөгт бүтцтэй хэсэг хэрвээ сойлид бүтц байх юм бол тэр хэсгээс нь гихмитчлэн макро зураглаар харагдаж байгаа өөрчлөлттэй хэсэг болгоноос нь үл эдийн шинжилгээндээ бол дээж авч өгөх шаардлагатай байгаа. За микро зураглаар бол ийм хөхлөгт бүтц үүсгэсэн папилляр бүтцтэй, за мөн стром нь бол өндгөвчний стромтой, за хүчээр нь бол ийм шоод өрүүлжин, за бортхон гэх мэтчлэн бол олон янзын юм хүчтэй бол байж болно. За онш дүгнэлтээ өгөхдөө бол аль өндгөвчөө тэмдэглэж өгөө шүүц цистаденом гэдгээ бичиж өгөөд оншоо өгөх ёстой. За дараагийн тохиолдол нь бол өндгөвчний санслаг цистаденом байгаа. За санслаг цистаденом бол доторх агуулгах тухайн болон макраараа бас ерөнхийдөө ялгагдах ёстой байгаа. За хөндийдөө сасархаг агууламжтай, олон тооны хөндөй камеруудтай, за хан мөн хөхлөг бүтцтэй бас байж болно. За эдийн микро зураглаар бол өндөр юм бортхон шүүрэл ихтэй, санс юм шүүрэл ялгаруулах эсээр бол хучигдсан. За энэ нь бол ихэвчлэн бол эндоцервикал тайпын эсүүдээр хучигддаг. За зарим тохиолдолд бол гидсний хучураар бас хучигддаг байгаа. За энэ сумаар заасан эсгүүдээр бол одоо энэ хундган эсүүд бол харагдаж байна. За тэгээд онш дүгнэлтээ бол санслаг цистаденом. За давхар одоо яг аль хэлбэрийн хучураар хучигдсны нь бол хаалтанд бол бас давхараар тавьж өгч бас болох байгаа. За үүний дараа бол cirrhosis papillary
borderline төмөр байгаа өндөвчний. За нэг тал болон хоёр талыг бол хамарч болно. Ийм хөглөгт ийм бүтцтэй ургалттай. За эдийн шинжилгээгээр бол borderline төмөр харагдж байна. За өндөвчнийхөө стромд ийм булчирхаалаг ийм хөглөг төс бүтцтэй. За borderline хавдар нь бол яг хавдраа бодвол илүү одоо бөөмийн полимеризм метод цуглал цөөтэй. За самонын бензэр бол бас цөөн тохиолдолд бол харагдаж болно. Гэхдээ цөөн тоотой бол харагддаг байгаа. За cirrhosis papillary carcinoma-гийн үед бол эдийн шинжилгээгээр бол маш олон тооны басамомын бензэр биш хойжилтууд бол харагдаж болно. За тэгээд хавдрын нэвчил маань бүх давхаргаа хамраад хавдрын эсийн бөөмүүд маань маш их полиморфизмтэй метод хуваагдал ихтэй юм бол харагдгаараа ялгаатай байгаа. За мөн энд бол харагдж байна. Харах талбайд бол 10-аас дээш 20 хүртэл одоо ийм метод хуваагдууд бол харагдаж болно. За бөөмийн полиморфизмтэй, бөөм одоо хормотын жигд бус будагдсан, за бөөмийн хүрээ зарим зүг жигд бус ийм маш их гажигшилтай бол харагддаг байгаа. За ингээд өнөөдрийн миний бэлдсэн эмбилиг эргэтэн тогтолцооны мэсцлийн биопси гэдэг хичээл маань дуслаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.